За, нийслэлийн сонгуулийн орооноос 17 цагийн эртсийн мэдээллийг танилцуулъя. 17 цагийн байдлаар манай дүүргүүдээс ирүүлсэн мэдээг та бүхэн танилцуулъя. Багнуур дүүрэг нийтдээ 34.5%-тай, Бахангай дүүрэг 52.7%. Бахангай дүүрэгт сонгуул үндсэндээ эртсэндээ хүрсэн байна. Баянгол дүүрэг 32.9%-тай, Баянзүрх 29.1%, Налаах 38.3%, Согин хайрхан дүүрэг 27.9%, Сүхбаатар дүүрэг 34.5%, Хан уул дүүрэг 34.3%, Чингэлтэй дүүрэг 28.6%. Нийслэлийн нийт дүнгээр 30.9%-тай байна 17 цагийн байдлаар. За одоо 22 цаг хүртэл бас нэг 5 цагийн зай байна. За үлдэж байгаа хугацаанд манай нийслэлийн сонгогчд маань Монгол Улсын үндсэн хуулийн заасан сонгох эрхээ эдлээд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд идэвхтэй оролцохыг нийслэлийн сонгуулийн орооноос уриалж байна. За Багнуур дүүрэг 6473, Баханга 1496, Баянгол 42627, Баянзүрх 60030, Налаах 8898, Сонгон хайрхан дүүрэг 53029, Сүхбаатар дүүрэг 30106, Хан уул дүүрэг 34576, Чингэлтэй дүүрэг 29585. Гэхдээ нийслэлийн нийт дүнгээрээ 266320 сонгогч 17 цагийн байдлаар саналаа өгöd байна. Нэмэлт санал тураалт гэдэг маань өөрөлдвөл одоо тухайн тойрогт юм уу хэсэгт хуулийн заасан эртсэндээ хүрээгүй бол тэр хэсэгт нь сонгуул явуулна. Гэхдээ санал өгөөгүй сонгогчдын саналыг нэмж оруулна гэсэн үг байхгүй. Өнөөдөр саналаа өгсөн иргэд дахиад санал өгөхгүй. Нэмэлт зардал гарахгүй. Хэсгийн хороод яг ерөнхийдөө сонгогчдын эрсийг нэмэгдүүлэх чиглэлээр сонгуулийн байгууллагууд, сонгуулийн ерхий ороо, аймаг нийслэлийн сонгуулийн ороо, дүүргийн сонгуулийн ороо яг хууль заасан эрх үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Та бүхэн бүгд мэдж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслэр сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан сурталчилгааны нэвтрүүлэг, клип, шторкууд бол явж байгаа.